Түрүүнээс хойш нэг бичлэг хийх гэж буян бодлоо. Надын гэдэг үг байдаггүй байгаа шүү. Миний гэрэл ерөөсө болтгүй. Яг энэ хөшчиг жоохон орж ирээд байна. Энэ хөшгийг орж ирэх яаж болох вэ? Би яг надад ингээ байгалийн гэрэлтэй бичлэг хийх яг зүгээр санагддаг байхгүй юу? Тэгээд бусад гэрэл чинь болохоор яг ялцчихгүй нэг юм муухай байдаг. Тэгээ надад яг юм гэрлийн цагаан ring гэдэг чинь тэгээ тийм гэрэл энэ төр байхгүй. Тэгээ би яг өөрийн яг юм ширээнийхаа лампаар гэрэл хиймлэр зохион бүтээх гэж оролцож байгаа байхгүй юм гэрэлтүүлийн setup хийх гэж оролцож байгаа гэсэн үг. Тэг ерөөсөө болтгүй. Нэг бол ингээд миний нүрийг хитрхи цайлгаад эсвэл нэг үд ус ингээд гэрэл тусаад амар хэцүүтэй. Тэг би одоо яг өөр нэг гэрэл болоод яг эндээ тавьсан ч одоо бүр амар comfortable харагдчихээн. I hope you feel the vibe. За би өнөөдөр хэд хэдэн муу мэдээтэй. Би сүүл нэг юм дууны тур хийсэн шээ. Тэгээд яг хотоосоо гараад нуур руу явдаг тур байсан бохгүй. Тэгээ нууран дээр очиод хэсэг жоох амарч байгаа буцаа дотроо орж ирсэн. Тэгээд яг нууран дээр би ч очиод жоох юм ярьжсэн бохгүй юу? Микрофонтойгоо. Тэгээд буцаасандаа би микрофоноор унгаац юм уу, алга болох юм шиг байна. Би өнөөдөр яг бичлэгийн дэгж удаад микрофон нэлээ хайсан чинь ерөөсөө олдоогүй. Тэгээд яг илүү цүнх мөхтэй яваагүй байхгүй юу? Ер нь бол яг дугууныхаа хувцастай явбал тэгэл дугууныхаа шортыг би өнөөдөр бараг 5 удаа ингэж хамаг ингээд юу покетуудыг нь үтсэн баха. Тэгээд ерөөсөө байдгүй. Суусаа. Яг би тэр микрофонтой ер нь бол нэг 2 бичлэг хийсэн бах. Тэгэл хайчж байна. Намайг илүү сайныг ав гэсэн юм уу да. Яа, өнөөдөр би тэгтээ өг айгүй ирч хүчтэй өглөөг эхлүүлээд тэгээд яг юм хийндээ ингэн тийм гэдэг айгүй бодсон байсан чинь яг яагаад шимээгүй тийм ядралттай өдөр байна. Тэгээд яг хийн гэж бодсон зүйлсийнхаа I don't know талыг нь хийсэнгүү. But it's okay. Европт яг одоо юм нөгөө heat wave-ийнхаа нэг 2 дахь wave нь болж байгаа гэх юм уу? 6 сарын сүүлээр нүү 7 сарын ихээр нүү бас нэг хэсэг айгүй халсан бохгүй яг өдөр болгоны 40 градус давсан халаал. Тэгээд яг тохойд чинь яг халахаар ч хүмүүс нэг жоохон сэрүүцэх одоо орчин хүсдэг шүү тий. Тэгээд сэрүүцэх орчин хаашаа явах гэхээр жоохон ус руу ярьтан. Тэгээд яг гол нуур ч юм уу гол нуурлын хүмүүс маш их явдаг. Тэгээд төрнөөсөө болоод яг хангалттай сэлж чадахгүй хүмүүс гол ус руу орсоод ч юм уу эсвэл хитрхи их цаг хугацаа гол усан дөнгөрөөгөөд нэлээд олон хүн бас яг живч нас орсон тохиол Европт гарсан. Тэгээд яг тэр нэг 7 хоног үргэлжилсэн тийм юу байсан баггүй юу? Одоо тэр нь дахиад ирж байна. Дахиад яг ингээл 40 градус шахуу маш халуун өдрүүд өнгөрч байна. Тэгээд яг Европын юм халалт чинь яг Монголын тэрийн халахыг бодох юм бол арай нэг юм хурц байдаг. Европт ер нь Европын өвөлч тэгээд зунан ч гэсэн яг ингээд Монголд байдаг яг температурын өгдөг мэдрэмжээс арай хурц санагддаг надад л. Арай чийгтэй болохоор тэгдэг байх. Одоо яг Германы өвөл мөл чинь яг энд бас хасах мараг 5 маа хасах 10 маа багт аим хүүтэн санагдах бүр ингээд би бүр ясандаа мэдэрдэг. Тэгээ Монгол чинь ингээл хасах 20 мөрч ингээд гайгүй байгаад идэг хгүй. Тэгээд яг юм хуурай хасах 20 градус. Тэгтээ юм тэгээд чигтэй хасах 10 градус хоёр шаал өөр мэдрэгддэг. Тэгээ бараг хасах 10 градус надад илүү хүүтэн санагддаг. Тэрнтэйгээ яг адилхан яг одоо халахаар ч гэсэн эндх халалт бол нэг юм ялангуяа би халууцах бүр үнэхээр дургу. Яг ингээд хүйс гараад бөгчмдөө амар дургу. Тэгээд яг ингээд халахаар чинь эсвэл яг эндэх халалт надад нэг хэцүү санагддаг зүйл нь яг ингээд би бүтэн агаар авч чадахгүй юм шиг санагдаад. Тэгээд ингээд нэг бүтэн агаар ороо тий. Яг хүчил хүрш надад дутагдаад байдаг юм шиг санагдав. Одоо яхаа жоохон бороо ороод ашгүй орой жоохон cool down хийж байна. Тийм сонинтой. Тэгээд өнөөдөр ууг нь айгүй их хүчтэй эхлүүлсэн боловч одоо жоохон ядраад л нэг нозороо сууж. Энэ амар хөөр хаяг. Надад манай ментор бэлгэжсэн байхгүй яг Америкт иж хаад
судалгааны ажлаар хамт ажилладаг ментор маань эсвэл яг илүү гайд хийдэг постдоктэй би маш одоо close хамт ажилладаг гэсэн. Тэгээд манай хүн гээд дурсамжлалууд өгсөн. Тэгээд би Америк байсан ерөнхийдөө бүх хугацаанд ажил дээр бол дандаа энэнд яг бүх кофе, ус байдаг юу бүгдийг нь уудаг гэсэн байхгүй юу. Өг нь бол амар юм тухгүй заяа. Ийм амар том бариул ахгүй. Уухад ч гэсэн ингээд ийм амсар нь амар том. Тэгээд амсар нь ингээд дотгошоогоо нилээ ордог болохоор ингээд уухад ер нь жоохон хэцүү. Гэтэл ингээд харах болгонд амар их дурсамж ингээд орж ирдэг. Тэгээд энэ аяанда бүр амар хайртай. Тэгэд энэ дандаа ингээд юм хүмүүстэй яриа эхлүүлэх юм юу цэг болтойсэн байхгүй яг ингээл ямар хүр хайхтай ханаас авсан юм бла бла гэх юм та манай ментор гэсэн юм аа ментор чи хин тэр ханаас авсан юм бол ямар ч тагч манай яг манай лаб болохоор би чинь химээр сурсан химийн лаб болохоор одоо энд байгаа байхгүй. Тэг манай яг юм гоё кофе болохоор энэ биологийн барилга дотор байдаг гэсэн химийнхэн тийм гоё кофе байхгүй. Яг группи маань кофений машин байгаа. Тэгээ тэр нь их гоё биш. Яг юм Siebträger. How do you call Siebträger in English? Let me check. Би ингээд иймэрхүү юм хамаа ингээд мэдчихийж цаашаа явахгүй бол сэтгэл амар түн. Wait a minute. That doesn't make any sense. Би Siebträger гэж нэрээ дандаа германаар л хэлдэг юм бах та. Portafilter, you know? That doesn't make any sense at all. Portafilter гэж чинь хэлдэггүй шүү дээ. Ямар сони ямар ч юм Siebträger гэхэлэр ийм одоо ийм бүтэн кофений ийм сет кофе гэдэг юм том машин байдаг шүү дээ. Яг ингэ даралттай тэгээ эспрессо хийгээд эспрессо ч юм хийгээд тэгээд ийм сүү мүү хийдэг юмтай. Oh my god. Би нэрээ энийг яг монголоорч англиарч юу гэдэг мэддэг юм шүү дээ. Ямар нийттэй. Кофе машин гэх юм байна л да айгуул. Anyways. Манай химийнхэн тийм юугүй. Тэгээд бид нар дандаа ингээд биологийн барилга руу очиж кофе авдаг гэсэн мөхгүй юу. Тэгээд ер нь бол юм нууцаар заяо. Шинэ биологийн төсөө, химийн төсөө тустай баашин тэгээд биологи химийн төсөөс гадна яг юм одоо биологийн барилга байлаа гэж бодоход тэр барилгын төсөө гэж бас тусаа байгаа байхгүй юу. Тэгээд бүр нэг хэдэн жилийн өмнө химийнхэн яалаа ингээд яг кофеин драфчаа цэвэрлэхгүй үлдээсэн жил ямарсан ингээд тийм биологи хор жоохон бифтэй. Тэгээд нэг юм жоохон нууцаар очиж кофе авдаг гэсэн байхгүй юу. Гэтэ кофе нуус амар гоё тэг өөрөө ч гэсэн ингээд жоохон юм уу одоо мэлхээ ингээд юу ягаал жоохон арт март хийх хүн сонирхолтой. Тэгээд дандаа тийш явдаг гэсэн байхгүй. Тэгэл яг энийгээ бариул явдаг. Тэгэл амар тэр дурсан санаанд орчихлоо. Тэр шин дандаа ингээд ийм тэр кофе ангууд нэг баг кофе шоп руу явж байгаа юм шиг ийм тур болдог гэсэн байхгүй. Нилээн жоохон зайтай энэ химийн барилга энэ хаад шин биологийн энд дэдэг ингээд нилээн жоохон хөөрхөн алхахдаг. Яа. Тэр дурсамжаа гэн сандлаа. Тэгээд одоо бүр яг бороо ороод айгуу гоё юм. Миний сэтгэл гээгэрч байна. Борооны үнэр амар гоё тий. Тэр чинь нэг хими молекул байдаг юм шиг лээ. Би дахиад цаашаа судлаагүй гэхдээ яг нэг specific яг тэр үнэрийг ялгаруулдаг хими молекул ер нь агаардаг тэгж үнэрт чинь гэсэн. Тэр чинь хөрсөнд байдаг ямар нэгэн I don't know something with nitrogen probably яг
тэр нь ингээд чиг сороод тий устай харилцаа үүсэлд ороод нэг юм ялгаруулж ийна л гэсэн үг. Тэр нь дигтэмтгий ч юм уу арай нөө. Тэгэж би ойлгосон. That's амар random юм яриад. Өнөөдөр би болохоор бас нэг бүр амар specific бэлдсэн scriptтэй сэдв байхгүй. Бас л амар чөлөөтэй яриа гэж бодсон. Тэгээд өнөөдөр яг тийм би нэрээ маргааш Египт явж байгаа. Гэтэ ерөөсөө юм пак хийгээгүй тлэн. Ямарсан ChatGPT-гээр нэг пак лист гаргуулсан. Тэгээд тэрийг харж аваад өнөөдөр хэд хэдэн юм пак хийн. Гэтэ яг зуны аялал болохоор нэг амар санаа зовсон юм алгүй. Яг тийм дээл сандал, гутал тэгэл яг амрах гэж явж байгаа болохоор айгуу чөлөө товцснууд тийм би нэрээ ямар ном авч явахаа шийдэх хэрэгтэй. Ном маш чухал. Би ямарсан 2 ном уншиж дуусгах зорилго байна. Нэг нь болохоор жоох юм фан төрлийн ном, яг юм илүү жоохон уран зохиоллог юм flow хийгээл яваад уншаал явчихаар нөгөөх нь жоохон юм philosophical ones тэгээд надад нэлээд хэдэн ингээд авчаад уншаагүй номнууд аа. Би ингээд номын дэлгүүр орох бүр амар хоббитэй. Тэгэл яг ингээд шинэ ямар ном гарсан байна. Эсвэл яг англи номнууд бас хаяа ирдэг байхгүй. Би англи тийм ер нь англиар унших илүү дуртай. Хаяа ирдэггүй яг шинэ гарсан номнууд нь жоохон оройтож ирдэг. Тэгэл ямар ном ирсэн бэ гэж ийм номны шопинг хийх бүр амар дуртай. Тэгэл яг бүр амар гой санагдчих ингээл аав штэ. Тэгэл гэртээрэл I don't know буцаал амьдралд ингээл ягаал завуулал тэгэл нэг юм ном худалдаж авцуглуулах гэдэг тэр жоохон муу зуршилтай. Тэгээд яг нэг иймэрхүү аялах ч юм уу одоо жоохон цаг завтай үе гарангуут жоохон уншия гэж бодоод тэгээд 2 номыг ямарсан пүүшлэн гэж өнөө дараагийн 2 өдрөнд бодож байна. За тэгтээ өнөөдөр би ер нь юуны талаар ярмаар байгаа вэ гэхлээр бичлэгэнд ороод бүр 12 минутын дараа л яг за өнөөдөр одоо сэдвэнд орё гэж шүү дээ. Crazy. Миний ингэ сүлд анзаараад байгаа юм болохоор би аюу ажилладаг байхгүй юу? Ер нь угаасаа их ажилласаар ч ирсэн. Яг бакалавртаа би ингэж амар их ажилладаг байгаагүй. Яг тий мастертаа орсноос хойш ерөнхийдөө амьдралын хэмээг иймэрхүү байгаа. Маш их ажилладаг. Тэгээд зүгээр ингээд анзаарсан юм хаяа мэдээж энэ жоох ингээд робот шиг санагддаг байхгүй яг юуны төлөө ингээд хүн хатаа ингээд нэг юмны хөнс гүйгээд байгаа байхгүй юу? Ингээд байгаа лээ. Би юу яагаад ингээд амьсгаа аваад ингээд удаан зүгээр л ингээд exist хийж ерөөсөө чадхаа болцсон. Тэгээд тэрийг сүүлийн үеэр амар анзаарч байгаа. Яаж нэг ихлээр би одоо чинь өглөө сэрлээд юм уу? Өглөө сэрэл яарад эхэлнэ. Юуны төлөөр яарад мэдхгүй ингээд одоо би өөрийнхөө өнөөдрийн жишээ цагийн төлөвлөгөөг харах юм бол өдөрт нэг 11 цагийн үед нэг митингтэй өнөөдөр ажилласан. Тэгэхээр home office хийсэн. 11 цагийн үед нэг митингтэй. Тэгээд 2:30-д та нэг митингтэй. Тэрнээс спешиал нэг юм амар юм urgent хийх юм байхгүй. Ажиллаа хийлээ. Гэтэ ингээд нэг юм яарах зүйл байхгүй. Би өглөө босоод сайхан 50 кофегоо уугаад жоохон юм мэдээд тэгээд яг ажилдаа ороход болох байтал чинь яагаад юм өглөө ингээд сэрэл яг ингээд тарих ингээд яг унтж байгаагаа сэрүүн ингээд юу руу очоод тэгж хийснээс хойшууд ингээд яарад эхэлнэ. Тэгээд чинь яарах гэдэг чинь жоох юм төгшүүрийн мэдрэмж байнга өгч байдаг. Тэгээд өнөөдөр тэгж эхэлсэн. Өчигдөр бас би яг юусэн бохгүй юу? Бас home office хийсэн. Өчигдөр home office хийж байгаа. Тэгээд би 2 өнгөрөөгөөд кофе умар санагдаад тэгээд яг гэрхаа кофег умааргүй санагдаад гаднаас кофе авъя гэдэг. Уусаа энд миний амар дуртай кофе шоп байдаг байхгүй юу? Гой specialty кофетэй амар гой капучино хийдэг юм тийм chocolate tea тийм кофе бос амар дуртай. Тэгээд тийх ямарс очиж кофе авъя гэж гарсан. Тэгэл ингээд аим ингээ хурдаалхал тэгэд эхлээд шин ингээ түн цаанаас ингээ доолоор бүрийг анзаараагүй. Тэгтээ ингээ жоох алхаа явуулсан ч их амар ингээ хурдаалхал тэг нэг юм байнгын төвшүүртэй байгаа надад зүрхэнд маань өөрөө мэдрэгдээд байгаа байхгүй нэг юм
Тэгээд би бааж байгаа. Би юу яагаад ингэж хурдан алхаад байгаа. Юунд хараад байгаа. Тэгээд өөрийгөө тэгж анзаараад тэгээд жоохон хурдаа басгаад тэгээд ингээд нэг жоохон удаан алхсан чинь тэрэндээ бараг түүртэй. Ягаад гэвэл тэгж хурдан амьдрах нэг жоохон ингээд юмд хөөгдөж байгаа юм шиг юмны ингээд юмны хойноос гүйж байгаа юм шиг ингээд яаруу амьдрах нь миний аль хэдийн нэг юм нормал нь болцсон. Тэрнээс жоохон хурдаа басгаа жоохон ингээд одоо оршоод ч юм уу тэг нэг юм зүгээр юу ч хийхгүй ингээд exist хийх гингүүд надад өөрт маань тэр нэг тийм түүртэй санагдаад тэгээд би oh my god намайр нь болохоо байж байгаа юм биш үү гэж бодсон байхгүй юу. Йоо битээ азар биш үсээ яг ингээд энэ мэдрэмжийг бусад хүмүүс ч гэсэн авдаг бидтэй. Яагаад гэвэл энэ болохоор надад айгүй тийм concerning байгаа байхгүй юу. Яг одоо ингээд энэ чинь айгүй олон зүйлтэй хамааралтай болж байгаа. Яг ингээд амьдрал ингээл яарал ингээл цаг гэж яваад байнгут нэгдүгээр бүцэл хүрээ айгүй хурдан өнгөрдөг. Одоо ингээд ажиллаал байнгут 7-5 өдөр амар хурдан өнгөрцөн байдаг. Тэгээд хагасаа бүтэн сайн ингээд явж өгдөг. Яг ингээд нэг юм хагасаа бүтэн сайн би бас хаяа ажиллаж гад байдаг. Ажиллах ёсгүй. Гэтэ ажиллаж гад байдаг. Тэгээд яг ингээд эсвэл яг ингээд одоо амралтаа аваад одоо ийш тийш явж тэгээ 27 хоног ч юм уу ингээд юу ч хийхгүй байгаа. Тэр цаг хугацаа айгүй удаан юм. Тэгээ ингээд өдөр ингээд явахгүй байхгүй юм. Цаг ингээд зогссон юм шиг. Тэгээ өглөө босоод ингээд хийх юмгүй байхаар чи ингээд яг цаг ерөөсөө явдаггүй шүү дээ. Тэгээд би сүүлд юу гэж бодсон бэ гэхээр ваа би ингээд тэгээ ингээд шаажлаад ер нь ингээд юуны төлөө гүгээд байгаа мэд итгэхгүй ингээд гүгээд байх юм бол миний ер нь 20 нас аягүй хурдан дуусах нэ. 20 нас ч биш би одоо ингээд энэ ирчмээрээ ингээд цааш явах юм бол 30 нас, 40 нас, 50 нас, 60 нас гээл дуусаал би тэгэл вау амьдрал нь хэрнүүд ирмхийн зур өнгөрчээ гэж сүүлд нь хэлэхэд байгаа байхгүй юу. Би тэгж хэлмээргүй байгаа байхгүй. Би яг нүд ирмхийн зур биш би яг тэр ингэсэн шүү гэсэн нэг юм моментудаас л ингээл би ингээл нүдээ ингээл хаагаал нээсэн чинь миний амьдрал дуусчлаа биш. Арай тэрийг ингэж нэг юм conscious те яг юу хийх гээд байгаа бэлээ, яах гээд байгаа бэлээ, ер нь яарах шаардлагатай бэлээ үгүй бэлээ гэх нэг илүү жоохон одоотой амьдраад нэг юм зоригтой амьдрмаар байгаа хгүй. Яг зориггүй амьдраад байна гэсэн үг биш. Ерөөсөө биш. Яагаад гэвэл одоо ингээд зорж байгаа зорилтууд байгаа л та. Гэхдээ тийшээгээ явахын тулд ингээд нэг юм blind тэ ингээд яг нүдэ бооцсон юм шиг ингэж яваад байгаа байхгүй. Тэгхгүйгээр ингээд нүдийн болтон аваад удаанаар ингээд энэ journey-г би ч гэсэн enjoy хиймээр биш тэ. Тэ? Зорилготой ингээд зорилгынхаа төлөө ингээд нүдэ богоол яг их цараал ингэж явах биш. Би ингээл баруун тишэж хармаар зүүн тишэж хармаар хаяа жоохон ч гэсэн хойшоогоо хараад ямаар штэ. Тэгээ миний хойно юу үлдчихв. Би одоо өнгөрсөн хойно байгаа зүйлсүүдээ ингэж яг өөртөө ингэж absorb хийж амьдрахгүй байгаа юм шиг санагдаад. Одоо ингээд миний баруун талт юу вэ, зүүн талт юу вэ гэдгийг харахгүй би зүгээр ингэ чигээрээ хараад сүнх гэж авах гээд байгаа байхгүй. Би тэгж амьдрмааргүй байгаа. Ойлгогдчихно уу? Тэгээд яг тэрийг бодож яг өчтөр уржигдэр өнөөдөр ч гэсэн жоохон ингэж сүм ирэх гэдэг лөө нэг юм юу гэдэг штэ бодлогошч суусан. Яг би уусаа зүгээр суучаагүй мэднэ л дээ ингэж би өөрийгөө айлуулах гэл завгүй айлах гал нэг айлуулах нэг юм хийчихгээл байдаг. Тэрийг уусаа мэднэ. Гэтэ яг тэрнийхээ хажуугаар тэрний хурдыг би жоохон багасгаад тэг илүү яг ингээд миний эргэн тойронд юу болж ийн, яаж ийн, гэдгээ мэдэрч амьдрмаар байгаа байхгүй юу. Тэгээд та нарт ч гэсэн яг тиймэрхүү мэдрэмж төрдөг бол яг ингээд над чиг ингээд тухайн жолоогүй чигээрээ хараад те урт хойтох баруун зүүн юугаа ингээд харахгүй амьдраад байгаа бол комментэн дээр үлтээгэр яг би өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдхийн бол надад л айгүй тийм гоё баярсан мэдрэмж төрөх байх. Тэгэд та нар ч гэсэн яг жоохон юм өөрийнхөө амьдралыг хэрхэн жоохон
удаашруулах нь хайшаа. Гэхдээ илүү юм жоохон deliberate тий ингээд нэг юм зорилгондоо ингээд чиглүүлж явах биш. Та өөрийгөө ингэж чиглүүлж өөрийгөө ингэж түлхдэг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд тэгэхгүй бол хайрамстай ер нь бол яг одоо би чинь ингээд хүн ер нь яадгийн яг одоо яг Gen Z үеийнхний дунд жоохон өөрчлөгдөж магадгүй. Гэтэл том өөрчлөлт бол ер нь гарахгүй байх. Яг массыг нь авч үзэх юм бол яг гэхлээр бид нар чинь ерөөхдөө ингээл нийгмээрээ яг ингээд нэг юм жоохон кодлогдсон шүү дээ. Яг за бид нар юу гэдэг чинь төрөөд бла бла эдрийга сураад сургуульд ороод за сургуулиуд төгсөөд их сургуульд ороод ч юм уу тийм ямар нэгэн төрлийн боловсрол эзэмшдэг. За эзэмшснийхаа дараа мэргэжилтэй болно тий тэр мэргэжлэрээ ажиллана. Тэгээл яг одоо яг өөрөө компани байгуулж өгдөггүй юм бол ер нь бол нэг хүний доор ажиллана, нэг компанид ажиллана. Компанид ажиллаж байгаа гэдэг чинь тухайн хүн өөрийн хариуцлагатай за тэгвэл жилийн тэд өдөр амарна. Гэтэ ер нь бол жилийн юу гэдэг чинь I don't know. Германд одоо жишээ нь 30 хоногийн амралттай байдаг. Ажлын 30 хоног гэсэн үг. Ажлын 30 хоног чинь болохоор 6-7 хоног гэсэн үг. 50 хэд хоног гэдэг. 52 хоног байдаг. Тэгэхээр 6-ыг 52 тухаар хийдэм. 20 10% нь амраад 90% нь ажилтай байна гэсэн үг. That is crazy. Right? За тэр 90% чинь юу юм? Өдөрт 8 цаг ажиллана штэ. Өдөрт 24 цаг байдаг. 8 цагт нь унтаад сэрүүн байх 16 цаг байлаа гэж бодлоо. Тэнгүүд сэрүүн байх 16-гийн доор хаж талд нь ажиллана гэсэн үг. Тэгэхээр чин амьдралынхаа 90%-ийн цагийн 10% нь амралтаа аваад за окей 90% нь ажиллана гэсэн тийм үү. Тэр 90%-ийн талд нь бид нар тэр 90%-ийн сэрүүн байх хугацаагийнхаа талд нь бид нар ажиллаа хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр 45% нь бид нар амьдралын бүхэл бүтэн 45% нь ажиллаж байна гэсэн үг. За тэгээд тэр 45-т чинь дахиад өөр юу хамааралтай хэлээд яг одоо ажил руугаа явах хугацаа, өөрийгөө бэлдэх хугацаа, бла бла гэх. Тэгээд тэр чинь яг өөртөө биднэрт яг өөртөө цэвэр зориулдаг цаг хугацаа гэж бодох юм бол за 9-5 орнд ажилладаг ажилтай өглөөний холигтой цаг. За өглөөдөө 1 цаг, оройдоо юу хүн ажил 6-аас тараад тэгээд гэртээ харлаа 7 хоол моолоо хийж идлээ 8 тэгэхэд унтах 11 гэж унтъя заяо. Тэгэхээр чинь өглөөний цаг орой 3 цаг өөртөө зориулна гэж бодъё л тоо. Тэгэхээр 4 цаг 16 цагт нь сэрүүн байна гэж үзэх юм бол 25% нь л өөртөө цаг гаргаж байгаа. Үлдсэн одоо нөгөө 90% чинь 75% нь дахиад буцаад тэр хугацааг өндөр ажилтай холбоотой өнгөрүүлж байгаа хгүй юу? Яг энийг ингэж хитрхийн хардкор ингэж бодоод байх шаардлага байхгүй л хальтаа. Яагаад вэ гэхээр ажилчин буцаад бас тодорхой хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа л та яг юм social need-тэй эсвэл яг карьер талтай яг цаашаа өсөн дэвжих өөрийн одоо юу гэдэг чинь self confidence тэгэл яг юу гэдэг чинь хүн юм сурах хэрэгтэй мэдээж of course тэгээд юм сурч хийж хүн илүү өөртөө ихтэй болно. За тэгээд тэр нь цаашаа юу гэдэг чинь орлого нэмэгдэн, нийгмийн хүрээлэл нэмэгдэн, нийгэмд эзлэх байр суурь өндөрсөн гэх мэтчлэнгээр мэдээж давуу талууд байгаа. Гэхдээ зүгээр яг ингээд бодоод үзэх юм бол яг хитрхи цаг хугацаа яг ажил хийдэг нэг юм абстракт ойлголтод бүрдүүлээд өгөөд байгаа ш тий. Одоо яг ингээд яг цэвэр тоогоор бодох юм бол амар crazy байгаас тий.
Тэгээд би ялангуяа тэрнээс их ажилдаг. Би ер нь бол миний ажиллаж байгаа өглөө за 1:09 гэж эхэлдэг. Тэгтээ чинь ихний митинг эхэлнэ. Тэгэл тэрнээс өмнө ажиллаа бэлтгэстэй бла бла. Тэгэл ер нь бол орой надад яг тэр миний саний бодсон шиг тэр 2-3 цаг нь байхгүй. Ер нь бол унт хүртэл ажиллана. Тэгээ нэг 7 хоногийн 4 өдөрт нь бол тэгж ажиллаа 5 дахь дараа 2-т тардаг. Тэгээд яг ингэж бодонгот би ингээл вау. Цаг хугацаа бүр үнэхээр хурд яваад байна. Тэгээд би ингээд цаг хугацааг өөртөө зориулахгүйгээр цаг хугацааг өнгөрч байгааг мэдрэхгүйгээр тэр хугацаа өнгөрөөд байгаа байхгүй юу? You know what I mean? Тэгэд мэдээж яг ажилласаа олж авч байгаа бенефитүүд тэгээ мэдчихлээ л да. Тэгээ би хүмүүстэй ингээд танилцсан зөндөө олон лаглаг хүмүүстэй уулзч байна. Зөндөө маш их зүйлсүүд сурч байна. Мэргэжил ахиж байна. Гэтэ нөгөө талаар нь бодоод үзсэн бол яг өөр бенефитийг нь дарж авч байгаа. Гэтэ яг ярь нь юу юм бэ? Яг зүгээр л чинь нүүр тулах юм бол яг миний амьдралтай юу болоод байгаа тий? Тэгж бодож үзсэн бол бас жоохон kinda sad. Тэгээ хоо ингэж аль алийг ингэж туйширч бодож үзэхгүйгээр яг зүгээр ер нь дунд нь юу байгаа вэ гэж бодох хэрэгтэй л ахал та. Тэгээ яг баланслагдал тэгжиж хүн амьдрал илүү ад шаргалтай байх бах. Гэтэл ер нь жоохон хоёр экстримээ бодоод үзэхэд гимгүүлэх гэж бодож байна. Ер нь яг юу болоод байгаа вэ? Яг ингээд хүн амьдралд олон зүйлсийг хийгээд олон шийдвэрүүд гаргаад тэгээд болоод байгаа юм шиг байдаг ч гэсэн хаяач гэсэн төр ардснаад зогсож байгаад ер нь юу лээ гэдгээ бодох хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгэд яг ингээд хамгийн бас яг одоо ингээд миний амнаас гарч байгаа нэг балаа зүйлтэй би ингээд эргэн тойрныхаа дож нэг их ингэж медитейшн хийгээрээ энэ төр гэж уриалдаг хүн баггүй юу? Уг нь бол би ч өөрөө бараг ингээл медитейшн хийгээл өөрөө гэгэрсэн юм шиг эргэн тойрныхаа уриалдаг. Тэгээ медитейшн хийж ямар их зүйл сурснаа ярьдаг хүн баггүй юу? Гэтэ өөрөө ингээд миний байгаа байдал даанч ийм л байна. Тэгээд яг би ингээд нэг юм мэдгүй юу юм баггүй юу? Нэг юмд ингэж дурлахаараа тэр нь ингээд маш богино хугацаанд ингээл өсөөл пик руу хүрээл ингээд дуусдаг. Тэгэл намгүй болчтой. Тэгээд тэр нь миний сонирхлууд дээр ч гэсэн яг адилхан. Яг ингээл би meditation гэмгот oh my god meditation is everything гэл I don't know яг ингээд нэг сарын турш бол ингээд meditation хийхин төлөө амьдрсан юм шиг л ингээл амар хийгээл тэрийг бүр ингээл гүн судлаал ингэж яаж байгаа л тэйлэр сонирхол буурчингууд бай гэл болчихно. Эсвэл би ингээд тэгдэг болохоор бас ингээд амар болон спорт ингээл хийж эхлээл амар таалагдал oh my god би барыг энэний тамирчин болохоор ингээл тийш яваал тэгэл тэр нэг пикэ хүрээл буцаа ингээд таг ингээд доош ундаг байхгүй. Тэгэд би ингээд медитейшн надад айгүй таатай мэдрэмж төрүүлдэг мэднэ ямар их сайн зүйлсүүдтэйг нь мэддэг ч гэсэн яагаад ч юм ингээд тэр зүйлийг ингээд дадал болгохын тулд маш их цаг хугацаа ордог. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг чинь өдөр болгоны өөрийг нэг юм practice хийж дээрт гэд байдаг. Тэгэхгүй бол дээртдэггүй зүйл. Би нэр та нарт юу яасан Vipassana-гийн техникийг зааж өгчсэн. Тэгээ тэр дэхтэй нэг өөрийн тусдаа бичлэг болгох гэж орсон дээр гэж бодож байна. Тэгэх бол одоо яг оруулахаар арай. За одоо медитейшн хийцгийг нь хаашаа. Гэтэ яг ингээд тэр чинь медитейшн гэдэг чинь яг одоод л байх шин. Тэг яг л миний яриад байгаа сэдв яг би ингээд одоодоо байхгүй байна гэсэн гэж өөрөө ингэж яг комплейн хийж байгаа мөртлөө яг одоодоо байх яадаггүй яг арга техник байдаггүй гэдэг би өөрөө бүгдийг мэддэг. Тэгтэл тэрийг хийхин оронд би та нартай ингэ яриа сууж ингээд одоо энэ тэнэглэл үү? Яа, тийм байна. Тэгэд та нарсан ер нь жоохон бодоод үзээрэй л гэж хэлээ да. Яг яа хаяа ингээд яг
хийж байгаа бүх зүйлсийнхаа талаар ер нь гүн бодох хэрэгтэй. Би яагаад ингэж байна? Би яагаад энийг ингэж хийгээд байна? Би яагаад ийм юм зүйл хүсээд байна? Би яагаад ийм зүйл хүсэхгүй байна вэ? Гэд өөртөө ярилцаа жоохон дотоод гүн рүүгээ ороод тэгээд яг юм надад одоо жишээ нь яг тэр юм одоо ингэ би өөрөө яраад байгаа маань айгу тухгүй мэдрэмж төрүүлсэн гэсэн шүү. Тэгээд тэнгуут яагаад тухгүй байсан гэхлээр миний ингээд уг хүн уг нь тэгж амьдрмааргүй байгаа хгүй юу? Яг чинь угаасаа л би ингэж амар цаанаас нь тийм хүн байсан бол надад тухгүй мэдрэмж төрүүлэхгүй. Гэхдээ миний уг хүн одоо миний subconscious бүр ингээд доотлын subconscious маань ингээд ийм тэрийг хүсэхгүй байгаа учраас надад маш тухгүй мэдрэмж төрүүлээд байгаа. Тийм үү? Одоо би ингэж яарад байгаа буруу даа гэдэг би өөрөө мэдээд байгаа учраас надад тухгүй санагдаж байгаа. Би яагаад мэдээд байгаа гингүүт миний уг хүн маань уг нь тийм амьдралыг хүсэхгүй байгаа. Би илүү тайван гэж баруун зүүн тийш хаардаг юмыг ингэж сонирхдаг. Яг илүү ингээд би уг амар сонирхчихгүй. Тэгтээ ингээд сүүлийн хэдэн сар бол ингээд явцсан. Тэгэхээр тэрийг би буруу гэдгийг мэдчихэв. Тэрэнд маань одоо миний зүрх сэтгэл ханахгүй байна ч юм уу эсвэл яг ингээд ажиргалтай бос байна гэдгийг мэдчихэж байгаа учраас чинь ийм тохио болоод ирж байгаа ийм төгшүүр. Яа. Тэгээд яг одоо яг шууд 100% тэрийг өөрчлөх ч юм уу бодол надад одоохондоо алга. Яг энэ хэм маягаараа хэсэг амьдрна гэж бодож байна. Тэгж жагаад яг урт хугацаанд бол гэтээ өөр зүйл хүсэж байна. Америкийн талуудсчлаа. Тийм. Тэгээд та нар ч гэсэн надтай адилхан мэдрэмж төрдөг бол надтай хуваалцаарай. Тэгээд магадгүй энэ видеогоор дамжуулаад та нар ч гэсэн яг ингээд би нэр ойрт яагаад байгаа лээ гэд бодоод үзээрэй. Тэгээд яг тэр нөгөө нэг юмд яарад ингэсэн шүү. Тэгээд тэр нь ингээд зөвхөн одоо юу гэдэг чинь ингээд ийм юм хийхийн хооронд биш би яг ингээд сул цаг зав гарсан ч гэсэн би ингээд ийм төгшүүртэй ингээд ийм зүгээр ингээд л яг за жоохон амрыг ингээл за зүгээр жоохон хөвтий ч юм уу те юм хийхгүйгээр тэгж чадхаа болцсон ингээл заавал ийм үзчих гээл те би чинь 2 утастай байхгүй юу. Тэгээд яг нэг утсаар юм үзэнгүүт нөгөө утсаараа дахиад нэг өөр юм хийх ёстой ч юм шиг бүр нэг тийм ийм сонирн болсон байхгүй. Тэгээд тийм учраас та нар ч өөрөө байгаа байдлыг жоохон гаднаас нь хараад үзээрэй. Тэгээд тухгүй мэдрэмж төрүүлж байгаа. Тэр төгшөртэй мэдрэмж байгаа бол тэрний эсрэг жоохон юм хийх гэж үзээрэй. Жоохон ч гэсэн амс хийх гэж, жоохон ч гэсэн гадаагаараа зүгээр л ингэ амьсгаа аваад зүгээр л ингэ салхинд тэр салхийг мэдрээл те зүгээр л гадаагаараа л нарны элчэнд өөрийгөө ээгээл нарны элчийг тэр дулааныг мэдрээл тэгвэл угсаа ингэ амар гоо цэнгэлэгддэг. Тиймэрхүү зүйлсүүдийг хийгээрэй. Өөртөө жоохон ярилцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.